8 цагны хүүхдүүдийг хөтлөх чанаас юм байна. 8 цагны хүүхдүүдийг хөтлөх чанаас юм байна. Өнөөдрийн мэдээлэлээр бид анарт хүүхдийн шүдний өвчлөлийн талаар мэдээлэл хүргэх болно. Хүүхдүүдийн дунд шүдний цорол маш их байна. Хүүхдүүдийн шүдний өвчлөлөөс яаж зэвлэлж болох аргыг хэлж өгье. Нэгдүгээр эцэг эхчүүд хүүхдийнхаа шүдийг маш сайн угаах хэрэгтэй. Хүүхэд эцэг эхэл дураадаг. Тиймээс өглөөний цайгаа уусны дараа оройн унтахдаа заавал хүүхдтэй хамт шүдээ угаагаарай. Хоёрдугаар хүүхдийн насанд тохирсон зөв хоол хүнсийг өгөх хэрэгтэй. Ундаа чихрээс татгалзаж шинэ тэжээлтэй хоол өгөөрэй. Шинэ тэжээлтэй хоол идснээс хүүхдийн шүд бат бөх болдог. 3 шүдээ угаахдаа 2-оос доош минут угаана. Өөр ингээд шүднийхэн ихэнх хувь нь байхгүй болцсон тохиолдолд хүмүүс дандаа хүндэрсэн үед нь ирээд эсвэл ямар нэгэн тохиолдолд хүүхдэд бүр заавал өвдөлт өгсөн үед нь ирээд байгаа байхгүй хожим үед нь дунджаар л ер нь 7-8 шүд цоорцсон хүүхдүүд их хвчлээ ирдэг. Дандаа хүндэрсэн бугалзаа хавдар углааны их шүднүүд их хвчлээ ирдэг. Мянга ингээд сайхан мэдээд гоё юм хүүхдэд өгөөд байдаг. Эргүүлээд нөгөө хүүхдийн шүдэн цороод тэрнээс илүү их зардал гарч байгаа гэдгийг мэддэг байхгүй. Тэгэхээр хасраа хамгаалагчдын одоо нөгөө шүд амны хүндий эрүүл ахуйн боловсрал бас их сайн байж иж хүүхдүүдийн цаашаа нөгөө эрүүл өсч болж байгаа тий. Шүдний өвчлөөс урьдчилан сэргийлэх гол үндэстэн тэр болж байгаа. Цайжиг 3-4 сар дотор солих нь чухал шүү хүүхдүүдээ. Хүүхдийнхээ шүдний эрүүл мэндэд анхаарал тавьцгаагаарай. Өнөөдрийн мэдээ танд байсанд баярлалаа баяртай.